Өнөөдөр яасан сайхан дулаахан өдөр вэ, те? За наашир. Өнөөдөр надтай хамт аялахаар ирсэн хүмүүс мөн тийм ээ? За наашир. Дээрээ нүнгээр яваад, ингэж яваад. За бүгдээрээ хоорондоо танилцдаг уу? За тэгээ. За, чамаахан гэдэг вэ? Цэцээхэн гэдэг үү? За, чамаахан гэдэг вэ? Зуусар гэдэг үү? Зуусар аялж үзчихсэн үү? Үзчихсэн. Чамаахан гэдэг вэ? Машбат гэдэг үү? За, чамаахан гэдэг вэ? Баларжин гэдэг. За, чамаахан гэдэг вэ? Ариг бүх. За, чамаахан гэдэг вэ? Түшиг үү? Очирбатын ариг бүх зураг дуртай, дуулах, бүжиглэх авьяастай, том болоод цагдаа болох хүсэлтэй. Хүсэлтийн цэцээхэн дүүтэйгэн тоглох дуртай, дуулах, шүлэг унших, бүжиглэх авьяастай. Ан тулгын түшиг зураг, дуулах, шүлэг унших дуртай, том болоод цагдаа болох хүсэлтэй. Нандад доржийн маш бат зураг, шүлэг унших дуртай, том болоод барай заслын имж болох хүсэлтэй. Мөнх насангийн зус саран зураг, тоо бодох дуртай, дуулах, шүлэг унших, бүжиглэх авьяастай, том болоод цэцэрлэгийн багш болно гэж боддог. Намсрайн болоржин зурагтай нам үзэх дуртай, дуулах, бүжиглэх авьяастай, том болоод эмч болох хүсэлтэй. За, аялал эхлэхээс өмнө бүгдээрээ хинтээ, хаашаа, яаж аялж исэн бэ? Тэр талаараа надад ярьж өгөөч дөх үү? За, одоо би эхлээд. Би дүүгамөр явж гүзээцэн тусан би ховт руу явчих лагер дээр очиж хамт тогсон бас бассейн хийсэн бас гол усыг харсан. Тэгээд бас би дотор загас байсныг би харсан. Өөх, яасан гоё аялсан бэ, тийм ээ? Ариг яаж аялж исэн бэ? Би ялгараа ингээд нөгөө нэг өдөржингөө авч байгаа нэг голтой таарсан. Тэр гол ингээд дотроо загастайсэн чи би нөгөө нэг аавынхаа нөгөө нэг загас барьдаг юмыг авч ингээд загас барьсан чи би нэг сагсыг барьсан. Тэгээ манаа тэрийг шарж өгөөд тэгээд би ингээд идсэн. За, болоржин яаж аялсан бэ? Аав ээжтэйгээ гэртээ бэлөө хийжсэн. Тэгээд би гүзээлэнтэй бэлөө хийгээд бид нэр аялж байхдаа тэгээд бэлөө идсэн. Бялууга өөрөө хийсэн юм тий? Аав ээжтэйгээ хийсэн. Аав ээжтэйгээ хийсэн юм уу? Өөх, зөө. Яаж их намбарш тогсон. Тийм үү? Чи бялууж үзчихсэн юм уу тэгвэл? Би зарим хийж үзчихсэн. Зарим Ундаа ингээд мөсөнд хөлтөөж байгаа дотор нь хийж идсэн. Айган дотор. За, маш бат яаж аялж исэн бэ? Би хөдөө авч байгаа суусан. Хөдөө явж байгаа сүү уусан. Юуны сүү уусан? Хоньны сүү. За, хөдөө яваад сүү уусан юм тийм ээ. Өөр хөдөө юу харсан бэ? Морь харсан уу? Морь уун чадах уу? Чадах уу? Өөх, ямар мундаг юм. За, зулсаар хаагуур яаж аялж исэн бэ? Би тэгтээ яваад там ахихтаа тэгсэн чинь тоглоомын парктай исэн чинь би тэгээ тоглосон. Эмээ өвөгийн гэрт эмээ дандаа гой юм тарьдаг. За, хаашаа аялж исэн бэ? Би уртай газар явж тоглож тэгээд би Куку пандагийн газар руу явж тоглож Миньон руу тоглож Harry Potter тоглоод хөдөө яваад тэгээд тэнцээ мэр өгөхөр хэн байсан хавар явсан. За. За тэгвэл зөндөө гоё ялж исэн хүмүүс байна тийм үү? Надаас ч гоё ялж исэн хүмүүс байна. Та хэдэд аяллаа зураг байгаа юу? Надад Байгаа юу? Тэгвэл хараа аяллаа зургийг харъя. Тэгээд миний Ронсон дотор аялсан. За, энэ зурган дээр та нар маань хаана байгаа юм бэ? Хөдөө байгаа мó? Булган аймагт. Булган аймагт байгаа юм байна тийм ээ. Ээж автагаа булган төрсөн өдрөө тэмдэглэсэн байна тийм үү? За. За, маш сайхан аялсан байна. Амар том байсан. Зөө. За, одоо аригал орё тийм ээ. За тэгээ. За, зураг харуулаарай. За, энэ зурган дээр хаана байгаа юм бэ? Юун дотор суудсан юм бэ? Энэ болохоор спикерэн дээр суудсан нөгөө би ингээд зураг агуулгахдаа суужсан.
Тийм үү? Тэгээд нөгөө нэг манай ээж ингээд ургийг аваад өгье гэдээсэн. Нөгөө нэг усан чи сэлгчээсэн. За хаана байгаа юм бэ? Хөдөө байгаа юм уу? Тий. Тий. Аль аймагт байгаа? Бараа. Баруун аймагт уу? Өөх за. За өөр зураг байна уу? За харъя. За харъя. Өөх морьтой хамт байгаа юм уу? Унаг юм уу? Унаг юм байна тий. За аргилынууд хэдэн настай байсан? Жоохон байсан юм байна тий. 4 настай байсан. 4 настай байсан юм уу? Хаана байсан? 4 настай байхдаа зүү аймагт байсан. Баруун аймагт, зүүн аймагт гэж явдсан байна шүү тий. За. Энэ чиний унаг уу? За. Хаагуура хэлж исэн бэ? Агаа ээж бид гурав усан заваар аялж ирсэн. Тэгээд аав орохгүй гэхээр ээж үлдээсэн. Хөвсгөл юм уу? Хаана вэ? Хөвсгөл үү? Парк. Энэ паркт биш л ах шүү байна да. За дараагийн зургийг харъя. Ээж маань миний зургийг ингээд чулуундаа зогсооход нөгөө зургийн давцсан байсан. Тэгээд би ээж надад харуулсан. За. Тэгээд усан завинд би суугаа зураг авахсан. Гэрийнх нараа хэлсэн юм байна тий. Гэрийнх нараа гой турсамж бүтээж чадсан уу? Зөндөө чадсан бах тий. За. Зулсаар хаана исэн юм бэ нүд? Тийш харуулаарай. Дэжсэн гэрээшээ хаалнаар бэлдээж аваад тэгээд машин руугаа ороод тэгээд тариаланд очсон гота тэгээд мөгний өвгөнд очоод аргаас нь зугаалахаар явсан. Тариалан сум уу? Тийм үү? Тийм. За. За маш бат хаагаараа хэлж исэн бэ? Би хөдөө очиж байгаад мөрдөө тарагдсан. Таас явж байгаад нэр хэнтэй тарагдсан. За. Тэгээд хөдөө явахдаа бууж байгаа майхнаа тасаад майхан дотроо цай уужсэн, төмөө идчихсэн. Тэгээд гадагшаа гараад тоглосон. За. Майхан тонох гоё байсан уу? Гоё Байсан тийм ээ. Сүүлийн найз руугаа оръё. Хаагаараа хэлсэн бэ? Хөдөө рүү яваад эмчээ аяасан. Би эмчээ нөгөө уртай газар яваад Кунг-фу панданы газар очиж тоглоод Минионд тоглоод Harry Potter-т тоглосон. Энэ Монголд уу? Үгүй хятад. Хятадд уу? За. Хятадд хүүтэн байсан уу? Дулаахан байсан уу? Дулаахан тий. За зөндөө гоё аялдаг хүүхдүүд байна уу? Хизээ аялах юм бэ? За тэгвэл одоо басаад аяллаа эхлүүлэх. Бүгдээрээ гураар гарахтаа болгоомжтой гарах шүү. За юу найзуудаа. За бүгдээрээ явчих. Гарч явах. Болгоомжтой буугаарай. Манай ойд маш олон төрлийн амьтад байдаг шүү хүүхдүүд. Та нар анзаараад явах юм бол зөндөө олон амьтан харна да. Үгүй байв. Найзуудаа. Нашир. Ахын зүгөө байсан юм гэсэн. Нашир. Энэ юу вэ? Мэдгүй Энэ юу юм бол? Онгоосгож үзэх үү? Тэгээ. За тэгээ бигээс аваачих. Эднэр шүү. За. Онгоосгож үзэх үү? За, эхлээд таамаглая. Энд дотор юу гэж таарах уу? Эрдэнэсээ. Ийм газрын зурагтай эрдэнэс байвал яах вэ? Мэдгүй юу? Гадрын зураг гарах юм шүү. За, нэг хоёулаа хамт тоолох уу? Тэгээ. За. 1 2 3 и. Юу вэ нөхдөд? Шидэдний малгай юм тийм ээ. За, найзуудаа энэ шидэдний тохиур, тэгээ шидэдний малгай юм тийм үү? Тэгэхээр бүгдээрээ яана гэсэн үг бол Ид шиддэг хүн болж үлдээ. ид шиддэг юм болж болох уу? За тэгвэл хүслээ биелүүлж үзэх үү? Тэгээ. За тэгээ. Энэ малгайг өмсчих юм бол аюул бол биелүүлэх баха. Би өмсч үзээтэй заа юу. За ингээд Harry Potter. за түшгээ. Чи нүдэн анжаагаад
ямар нэгэн хүслээ хэлээрэй. За юу би биелүүлэх гэж үзье. Би амар гоё робот толмаар би бас ганц хоёр Майнкрафт толмоор байна. За. Яа? Өө, биелэхгүй байгаа юм бах та. За, дахиад үзээтэй би. Шулуун биелээ болов. Өө, болохгүй юм штэ. За ээж тэгвэл аргаа дээр үзье да. Аргаас нэг хүслээ хэлчих. Тэгээ би биелүүлэх нүү үгүй юу үзье. За юу. За. Надад энэ чигээр олон төрөл байдаг байна. Надад ийм байшин гэдэг юм болдог бараасаа. Өөч. Йоо. Тэгэхгүй ахын хүслээ хэлээрэй. Барби ах. Барби авах юм уу? За тэгвэл хүслийг биелүүлэх нүг. Яг. Гүй. Оо. Малгай дотор орж юм уу? За хэлээ да. За одоо маш батыг үзье да. Би тапот гого стрим жаммаар байна. За биелэхгүй юу үзье да. Оо. Наад чи гурав юм лөө. Хуурамч юм бол уг нь бол жинхэнэ л харагдаж байна да. За. Жинхнээсээ үсэх юм бол биелж магадгүй. Яг жинхнээсээ үсээрэй за. Барбитэй байшин нормаар. Яа, энэ чинь хутлаа юм шүү дээ. За ээж юу. Одоо тэгвэл би өөртөө үзээтэй заа юу. За. Бидэнд од сартай шөнийн тэнгэрийг харуулаач. Биелчлээ хөхтүүдээ. Одоо тоглоом аа. Хоглоо манайхан болоо. За бүгдээр харъя да. Оо. Зөндөө олон од үн хөхтүүдээ хартаа. Хэдэн од байгаа юм бол? Хоёр од буугаад ирлээ. Хөөд од буугаад ирчлээ. Од хөхтүүдээ амар хурдан хөдөлж байгаа юм шиг харагдаж байна те. За хөхтүүдээ төлөө од сарны талаар ярилцах уу? Тэгээ. За тэгвэл та хэд маань одуудыг нэртэй байдаг гэдгийг мэдхүү? Мэдгүй. Од болгоно нэртэй хөхтүүдээ. Алтан гац гэдэг од байдаг юм байна хөхтүүдээ. Алтан Тэр гэдэг доктор орстой. За алтан гац гэдэг од байдаг юм байна. Долоон бурхан гэдэг од байдаг юм байна. Амун дээрээс нь гурван марал од гэдэг од бас байдаг юм байна. Гурван марал од Тэгээд тавар шүү гэдэг нэртэй од байдаг. таван хошуу гэдэг нэртэй од байдаг аа. Тийм үү? Тий. Одноо ч хошуутай байдаг шүү дээ. Хошуутай байдаг аа. Тэгээд дээрээ ингээд ийм дээр юм. Хошуу шиг юм байдаг. За сонсож байгаа хүмүүстээ гурван марал од гэдэг нь дараалсан гурван тод байдгийг хэлдэг гинэ. Тэрийг нь гурван марал од гэдэг. Харин алтан гац од гэдэг нь хойд зүгээ заадаг мөнхийн яг тэр хойд зүгтэл байж байгаа одыг алтан гац од гэдэг. Долоон бурхан од гэдэг нөхдүүдээ долоо юм шанах шиг хэлбэртэй од байдаг гинэ. Та нар шанах гэж мэдхүү? Мэдэн тийм ээ? Манайд байдаг. Тийм үү? Яг тэгвэл шанах шиг хэлбэртэй адилхан одууд байдаг байх нь шүү. За юу? Сансар бол хязгааргүй том харанхуй орон зай юм. Тэнд олон од гариг нар сар байдаг. Бидний амьдарч байгаа дэлхий тэр орон зайд хөвж явдаг юм. Нар бол маш том халуун бөмбөг бөгөөд тэр халуунаараа биднийг дулаацуулж гэрэлтүүлж байдаг юм. Харин сар бол дэлхийг тойроод явж байдаг жижиг бөмбөг юм. Сансар окторгын ертөнц бидний мэдэхгүй зүйлсээр дүүрэн маш сонирхолтой юм байна шүү дээ хүүхдүүдээ. За тэгвэл хүмүүстээ та нар сайн ажиглаа. Од яагаад ингэж хөдлөөд байгаа юм бол? Би яагаад ирэх вэ гэхээр чүн болохоор бас нөгөө нэг орой юуны өдөр та надад нар ингээд дагаа явахаар нь ингээд дэлхий өөрөө хөдлөж байгаа юм шиг ээж ингээд дэлхий ирэж байгаа гэд. Дэлхий ирэж байгаа учраас тийм хүмүүстээ. Яг зөвхөн ирэхээр ингээд дэлбэрдэг үстэй. Дэлхий ирэж байгаатай холбоотой од бидэнд яг ойрхоноос харагддаггүй шүү дээ. Од чинь биднээс маш хол байгаа тийм үү? Од бас хоорондоо хурдан бариас олж идэг гинэ. Гэхдээ бид нар тэднийг нь харж чаддаггүй. Бид нартай хамгийн ойрхон байдаг од юу вэ? Тэнгэрийн од. За бид нартай тэгвэл хамгийн ойрхон байдаг зүйл Тав шүү. 5% шүү. Үгүй шүү дээ хүмүүстээ. Нар шүү дээ. Нар бидэнтэй маш ойрхон байдаг учраас бидний нар маш том харагддаг тийм үү? Тэгэхээр нар нь бид нартай хамгийн ойрхон байдаг од байх нь шүү. За юу хүмүүстээ? За. Өөр та нарт асуух зүйл байна уу? Надад байгаа. За юу юм? Нөгөө нэг би нөгөө нэг ээжтэйгээ ингээ гадаа явж байхдаа од харсан байхгүй юу? За. Тэгээд од
Ад яагаад ингэж эргэж тойроод байд юм бол гээд ээжээ асуусан. Ад яагаад гэвэл ад дотроо зөндөө их дүрстэй байд юм а гэжсэн. Тэгээд ад яагаад дүрстэй байд ингэж хийсэн ч аднууд янзын төрөлтэй байдаг болохоор тийм юм а гэсэн. Маш зөв. Хүүхдүүдээ тэгвэл од өөрөөр өнгөтэй байдаг штэ. Та нар харж ирсэн үү? Харж байгаагүй. Харж ирсэн. Сая хүүхдүүдээ ариг нь од хөдөлдөг гэж хэллээ штэ, тийм ээ? Тэгэхээр хүүхдүүдээ од нь өөрөө хөдөлдөггүй. Дэлхийдээ бид нэр өөрсдөө хөдөлж байгаа нь од хөдөлж байгаа юм шиг харагдуулдаг байх нь шүү. За юу арига? Хүүхдүүдээ та нар од өнгөтэй гэдгийг мэдэх үү? Мэдгүй. Цагаан өнгөтэй. Аялалгүй. Цагаан өнгөтэй юу? За өөр ямар өнгөтэй байдаг вэ од? Шар улаан. За өөр. Тэгээд наран Цэнхэр. Оо яг зүйтэй. За би хэлж өгье заяа. Цэнхэр өнгөтэй од нь хүүхдүүдээ маш халуун од байдаг гинэ. Харин шар өнгөтэй од байдаг гэсэн штэ. Шар өнгөтэй од нь за яг нэг дунд зэргийн халуунтай байдаг од байх нь. Тэгвэл улаан өнгөтэй од ямар байдаг юм бол? Цэнхэр нь маш халуун, шар нь дунд зэрэг. Улаан нь тэгээд ойролцоо. Улаан нь маш сэрүүхэн од байдаг гинэ хүүхдүүдээ. За тэгэхээр цэнхэр, шар, улаан гэдэг өнгөтэй однууд байдаг байх нь шүү. За юу. За однууд нь хүүхдүүдээ маш олон тэрбум жилийн настай байдаг байх нь. Бүр тэрбум жилийн настай байх нь шүү дээ. Од юунаас үүсдэг? Та нар тэрийг мэдэж байна уу? Мэдхгүй юу? Мэдгүй. Од нь маш том хий тэгээд тоосны үүлнээс бүтдэг байх нь шүү. За юу од нь? Одыг тэгвэл яаж тэнгэр дээр савьж Мэдхгүй чи юу гэж бодож байна? Мэдгүй би юу? болохоор одыг яаж нисдэг гэхээр нисдэг даймууд дотроос үзсэн. Нисдэг даймуудаар ингэж исэн. Тийм үү? За таагаар юу гэж бодож байна? Онгоцоор дээшээ гардаг гэж үзсэн. Тийм үү? Одыг онгоцоор ингээ хүргэж өгдөг үү? Од хэрхэн оршдог вэ? Хүүхдүүдээ од бол харагдаж байгаа шиг жижиг гэрэл биш шүү. Тэр бол маш том, маш халуун галтай бөмбөлөг юм. Тэр халуун нь гэрэл гаргадаг. Тэр одны гал их байвал тод гэрэлтэн. Баг бол бүдэг харагдана. Од алга болох буюу үхдэг гинэ. Тэд заримдаа дэлбэрч, заримдаа зүгээр л унтарчдаг гин. За тэгвэл бүгдээрээ одны талаар мэдэж авсан уу? Авсан тийм үү? За тэгвэл одоо би буцаагаад хүсчихье. Өдөр болгоод өгөөч ээ гэд. За бүгдээ хамт хүсэн шүү. За юу. За хаад нүдэ амжаагаад юу ч өдөр болгоод өгөөч. За нааштай өдөр болгоод өгөөч гэж хүсэн шүү. За юу. За 3 Нааштай өдөр болгоод өгөөч. Оо болсон дээ. За Ачлаа. асаж аяллаа үргэлжлүүлэх үү тэгвэл. За тэгээ. Болохгүй хайран. Болохгүй. Хүй. За бүгдээ ингэж яваад Явж болохгүй. хөлөө мэдээтэй яваарай хүүхдээ. Хөтөбөр хий. Оо энэ юу вэ хүүхдүүдээ хардаа. Энэ юу вэ? Мод хугалж болохгүй гин. Оо мод хугалж болохгүй гэж тэмдэглэгээ юм тий? Мод хугалах юм бол мод нь ингээд бүр дургу болчихно. Бүр дургу болчин тий урахаас ч дургу үрдэг болчих واخ тийм үү? За мод хугалж болохгүй гэдэг мэддэг сайн хүүхдүүд байна уу? За бүгдээрээ Амтан яа. За энэ юуны тэмдэглэгээ юм бол хүүхдүүдээ? Бог явж болохгүй гин. Бог Гүйж болохгүй гэж. Буг гүйж болохгүй гэж байгаа юм уу? Тийм үү? За би уншаад үгээ заяа та нарт. Ан амтан агнах, барих, үргээх хориотой гинэ. Хүмүүст анхааруулж хэлсэн байх нь тийм үү? За тэгвэл цаашаа явъя бүгдээрээ. Тэгээ тэр нэг тэмдэглээ байна. Дахиад тэмдэглэгээ байна уу? Яас их тэмдэглэгээтэй юм бэ? За очие. За бүгдээрээ нэг хардаа. Тий. Хурц байна уу? За энэ нэг яадаг тэмдэглэгээ юм болоо? Газар ухаж болохгүй. Бүрзээр газар ухаж болохгүй. Бүрзээр газар ухах тах юм бол яах вүлээ? Унана юу? Газар харахгүй байгаад унана. За бас байж болно те. За би та нарт уншаад өгье заа юу. За Газар ухаж болохгүй. газар ухаж болохгүй гэж бодож байна уу? За юу гэж бодож байна? Газар ухаж болохгүй. Газар ухаж болохгүй те. 100 сараас газар ухаж болохгүй гэж бодож байна уу? Тийм үү?
За тэгвэл ингэж энэ хүмүүсээ сонсоорой. За. Газар хагалах, ухах, тислэх, эс хайраа чулуу авах, ашигт малтмал хайх, олборлох, хориотой гинэ. Та нар юу гэсэн үгийг ойлгож байна уу? Ойлгосон. Би хүрцтэй агаар нэг өдөр модон дээр ингэж явчихсан. Тийм үү? Ингээд хүрзээр манай байгалийн ашиг шимийг ингээ аваад идэг байхгүй юу хүмүүс? Тий, тэрийг ингээ хоригдж байгаа хориглаасахгүй юу? За, ойлгосноо хүмүүс ээ? Ойлгосон. Агуур орё. Тэрнээс өмнө тоглоом тоглох уу гэдүүлээ. Тэгээ. Тоглоом тоглох уу? Тэгээ. За. Өнөөдрийн бидний тоглох байгаа тоглоом маань болохоор үг дамжуулах тоглоом хөлтөөдөө. Та нар өмнө тоглож ирсэн үү? Би тоглож байгаа. Гадаа тоглож ирсэн. Тоглож ирсэн Би үү? гадаа тоглож ирсэн. Би гадаа өөр хүүхдүүдтэй тоглож ирсэн. Би ч тоглож ирсэн. За тэгвэл хүүхдүүдээ сонсож байгаарай. Үг дамжуулах тоглоом гэдэг маань биенийхээ үгийг анхааралтай сонсоод хэлж байгаа хүүхдүүд нь нэгнийхээ чихэнд шивнээд гол нь зөв шивнээ шүү. За юу? Яг үгээ сонсож агаад за яг энэ үг ахтаа гэж бодоод зөв шивнээрээ за. Тэгээд тэгвэл тоглоом эхлүүлэх үү? Эхлүүлье. За тэгье. Тэгээ өнөөдрийнхээ аяллыг бодож агаад холбогдуулаад үг зохиож бодноо. Бэ. За хэллээ шүү хүүхдүүдээ. За. За юу гэсэн бэ? Өөрийн цанхаар За бэж. өөрийн цанхаар гартаа өөрийнхөө гараа. За эхлээд маш батаас асууя. Юу гэж сонссон бэ? Мик. Мэдгүй юу? Болоржингаас асууя. Болорж юу гэж сонссон бэ? Өөрийн цанхаар. Өөрийн цанхаар. Өөрийн цонхоо. Өөрийн цанхаар. Зэх юм би чамд юу гэж хэллээ санаж гин үү? Санахгүй байна уу? За би та нар шууд тайлбарлаад өгье. Та нар угаасаа мэдэхгүй байх. За би ингэж хэлсэн. Өөрийн цолмон үжийн гэлан гэж хэлсэн байхгүй юу? Өөрийн цанхаар. Үтэн галаа. Тийм үжийн гэлан. Та нар юу гэсэн утгыг нь ойлгож байна уу? Ойлгож байна уу? За бүгдээрээ тэгвэл хэлж үзэхгүй хурдаа хэлж үзье заяа. За маш батаас эхлэе. Маш бат өөрийн цолмон үжийн гэлан гэ хурдаа хэлээрэй заяа. Өөрийн цолмон Өөрийн цолмон үжийн гэлан. үтэн галаа. Аха одоо хурдаа хэлээрэй. Өөрийн цанхаар үтэн галаа. За. Өөрийн цолмон үтэн галаа. За. Зусаран. Зусаран. Зусаар хэлээрэй. Өөрийн цолмон Үжийн гэлан. үтэн галаа. Өөрийн цолмон би үтэн галаа. Өөрийн цолмон үтэн галаа. Аха одоо хурдаа хэлээ. 3 Өөрийн цолмон үжийн гэлан. Зүйтэй. Өөрийн цолмон үтэн галаа. Оо зүйтэй. За хэлээрэй. Өөрийн цолмон үжийн гэлан. Өөрийн цолмон үтэн галаа. Үжийн гэлан. галаа. Аха. Хүүхдүүдээ өөрийн цолмон үжийн гэлан гэдэг чинь нэг од шүү хүүхдүүдээ. Од ахын нь те. За тэгвэл та хэд мань шинэ одны нэр сурж авлаа. Мөн дээрээс нь шинэ үг мэдэж авлаа тийм үү? Өөрийн цолмон үжийн гэлан. Бөөнд нэг хамт хэлчих үү? Өөрийн цолмон үжийн гэлан. За өөрийн цолмон үжийн гэлан гэдэг од нь хүүхдүүдээ өөрөөр сугар гариг гэж нэрлэдэг. Сугар гариг нь нааштай ойрхон байдаг болохоор дандаа үжшээр юм уу үүрээр харагддаг. Тийм байх нь шүү. За юу хүүхдүүдээ? За тэгвэл бүгдээрээ аялын дараагийн хэсэг болох агуур орж үзэх үү? За тэгээ. Эндээс нэм. Аха. Эндээс нэг. Энэчнээс хүүхдүүдээ. Яа. За. Хөө эндээс нэсэн байна. За ороорой хүүхдүүдээ. Ороорой. За ороорой. Ингээд бүтээлийн янз бүрийн төвөдрлөө хүүхдүүдээ.
Гоё ээ нөө? Гоё. Гоё юм тий. За, өнөөдрийн бүтээлээр бүгдээрээ сансар огторгоо үзсэн шүү дээ тий. Сансар огторгоог яг юу гэж төсөөлж юм? Сансар огторгоо яг ямар байдгийг болоо гэж бодоод төсөөллөөрөө зураг идэх үү? За тэгээ. Бүгдээрээ хүүхдүүдээ од зурж болно. Сар зурж болно. Та нар бид зөндөө олон од хэлж өгсөн шүү дээ тий. Тэдүүсээс асуурж болно шүү. За. За эхлээрээ хүүхдүүдээ. Од зурх уу? Од зурх уу? За. За. Бүгдээрээ хүүхдүүдээ нарыг бидэртээ хамгийн ойрхон байдаг од гэж ярьсан тий. Тэгвэл бүгдээрээ нараас зурж болох юм шүү. Заа юу? Тий. Тэгвэл нар зурчих за. Түшгэ. Сараа зурцсан уу? За, тэгвэл сарныхаа жижигхэн од зураад тэнгэр бас зураарай. Заа юу? Би бас ч хүүхдүүдээ юу зурж байгааг харнаа. Сар зурах гэж байгаа юм уу? Би сараа зураад одоо ичээ. Од зурж байгаа юм байна тий. Шууд гаднаас нь бас харахад харанхуй бас байдаг. Харанхуй бас байдаг тий. За, юу зурах гэж юм? Тэнгэр зурж байгаа юм уу? Чи сар зурсан байна, нар зурсан байна тий. Нар чинь заримдаа шар өнгөтэй байдаг, заримдаа болбол шар өнгөтэй байдаг тий. Заримдаа бүр нар харагддгүй өдөр ч гэсэн байдаг тийм үү? Жогоо нартай өдөр зурж байгаа юм байна тий. Сүлээ өнгөр байж бол Чи юу зурж байгаа юм бэ? Гулсуураа. Тэр гулсуур гарлуу. Харсан уу? Зөө. Гулсуурныхаа дээр юу зурх уу? Тэнгэр зурх гэж байна уу? Энэ юу юм бэ? Бэшин юм уу? Юу юм? Авирдаг юм аа. Тэгээ бас энэ гурвдаг юм. За. Ойлголоо. Манай нэвтрүүлэгт оролцсон хүүхдүүд надад дандаа авьяасаа үзүүлдэг штэ. Та надад авьяасаа үзүүлэх үү? Үзүүлэх үү? Хүүхдүүдээ та нар ангиарын мэдтэй шүлэг байна уу? Хавар шүлэгээ бүгдээрээ мэдгүй. Мэдэн. За. Хавар шүлэг. Автаа би найсанда хаан гатаа усишоо уктанда өрөн дэглээ харанда автаа би найсанда хаан гатаа хиндэ зүлэн намаа уншанда зүлэн матор уктанда. Баяр үргээ. За, манай хүүхдүүд 6 зурт туссан байна. Бүгдээрээ харуулаарай. Тийш харуулаарай. Гой зурдаг хүүхдүүд байна. Авьяастай хүүхдүүдтэй баярлалаа. Өнөөдөр надтай хамт 354 дэх цэцэрлэгийн маань хүүхдүүд байлаа. Өнөөдрийнхөө дугаартай хамт байсан хүүхдүүдтэй баярлалаа.